За намайг Пүрэв-Сангийн Баярмаа гэдэг. Би шүтээсийн геолог уулуурхайн сургуулийг Гэдэр геолог мэргэжлэр төгссөн. Шүтээст шалгалт өгөөд тэгээд хуваар авахаар ээжигээ дагуулад очсон. Тухайн үед Гэдэр геолог, инженер гэсэн хуваарууд байсан. Тэгээд Гэдэр геолог нь айгу танил санагдаад манай өвөө бэлчээр усчлалтаар хөдөөхээр худаг усны өрөмдлөгөөр явдаг байсан. Өвөөгийнхөө мэргэжлийг өргөжлүүлэх юм байна гэд. Тэгээд Гэдэр геолог мэргэжлийг анх сонгож исэн. Тухайн сонгохдоо бол яг юу хийдгийг нь сайн ойлгодгүй лээсэн л та. Тэгээд дөнгөж хичээлдээ ороод мэргэжлийн хичээлүүдээ үзээд ирсэн чи их маш сонирхолтой санагдсан. За миний мэргэжлийн гэх юм бол газрын дор хусны судалгаа явуулдаг. Газрын дор хус яаж бүрэлдэж тогтсон, түүний байршил, урс цэцгийн чиглэл, Гэдэр химийн найрлага, усны найрлага, тэгээд хэдэн ус дүүен, тэр газар доор хэдэн ус дүүен, тэр ус дүүүүд нь хоорондоо холбоотой юу, холбоогүй юу, ямар настай ус байдгийг, ямар хурцанд хуримтлагдсан зэргийг нь судалдаг. Мэргэжлэрээ анх Шинжлэх ухааны академиар геологийн хүрээлэнгийн усны нөөц ус ашиглалтын салбарт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2012 онд Бадрах Энержи компанид орж ирсэн. Бадрах Энержи компани Монгол улсын төрийн өмчит Эрдэнэс Монгол компани охин компани болох Монгол Атом компани болон Франц улсын төрийн өмчит Orano Mining компаниудын хамтарсан компани бөгөөд Дорногов аймагт хэрэгжүүлж буй зөөвч овоо үйлдвэрлэлийн туршилт нь ураныг газар доор уусган олборлох технологиор олборлолтын үеийн техникийн төдийгүй байгаль орчны үзүүлэлтийг наривчлан судлах зорилготой юм. Ураны хайгуул гэхээр надад айгүй тийм Гэдэр геолог талаас их сонирхолтой санагдсан. Манай хамт олон маань их тийм мундаг хүмүүс байдаг болохоор би одоо яг мэргэжлийн хувьд амар хүнд хүчрийг бол яг мэдрээгүй явж байгаа. Намайг анх ажилд орж явахад Бадрах Энержи компани маань зөөвч аваагийн ураны ордыг нээж илрүүлээд байсан. Тухайн үед Франц, Марокко, Монгол зэрэг геологи, геофизик, Гэдэр геологийн мэргэжлэнүүд хамтран хайгуул судалгааны ажил явуулдаг байсан. Ер нь ингээд ураны хайгуулаар яваад цаашид одоо ураныг газар дор уусган олборлоно гэхлээр бүр илүү сонирхолтой санагдаад мэргэжлийн хувьд маш их одоо өсөж дэвжих боломж гарах юм байна гэж сонгосон. Тэгээд одоо ажилд ороод зөндөө юм сурж мэдсэн. Мэргэжлийн хувьд бол нэлээд сорилттой тулгарсан одоо хөгжингүй орны одоо шинэ технологиудыг бол маш ихээр сурч байгаа. Гэдэр геологийн цооногийг өрөмдсөний дараа тоноглоод түүнийг үлээлгийн аргаар цэвэрлээд газрын дор хусны дээж аваад Гэдэр химийн үзүүлэлтүүдийг тодорхойлдог байсан. оноос хойш Гэдэр геологийн ашиглалтын, туршилтын, хяналтын гэсэн 3 зорилтоор 200 цаанаг өрөмцсөн байгаа. Манай Гэдэр геологийн 200 гаруй цаанаг харагдаж байна. Төслийн талбай хэмжээг хамарсан ураны эрдэсцэн бүс болон түүний дээр орших ус дүүүүдийг огтолсон цаануудын байршлын зураг нь бол харагдаж байна. Хяналтын 200 цаанагийн 3 дээр нь ирсэн байна. Энд гүний болон дээдлийн ус дүүийг огтолсон 3 цаанаг байгаа. Одоо үйлдвэрлэлийн явцаар шалтгаалаад 7 хоног, 14 хоног, сар гээд давтамжтайгаар тогтмол дээж авч геологийн төв лаборатори, хан лаб, SGS одоо цөмийн судалгааны төвийн лабораториудад тус илгээдэг. Зарим нэг Монгол шинжилдэггүй элементүүдийг бол бид нар Франц руу явуулж шинжилүүлдэг байгаа. Мөн бас бид нар улиралд нэг удаа Галав уш Долоодын говийн сав газрын хяналтын дагуу усны дээж авч төвшин хэмждэг. Бидний хэмжилтийн үр дүнгээр бол ямар нэгэн
Улирлын чанартай хэлбэлцлээс өөрөөр бол хэлбэлзэл огт ажиглахгүй байгаа. За байгаль орчны хяналтын ажлын хүрээнд бид гадаргын болон газрын дор хусны чанарын хяналтын хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлдэг. Хамтын оролцоотой хяналт шинжилгээний хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Одоо энэ 3 өвсдүйг хамарсан цооногуд дээр бид нар усны дээж аваад лабораторид шинжилүүлж химийн найрлагуудын одоо анхдагч байдлаар тодорхойлуулсан байдаг. За үүнд бол байгаль орчин болон доктортой хөгжил орон нутгийн баг бол хамтран хийж байна. Тухайн одоо хамтын оролцоотой хяналт шинжилгээний хөтөлбөрт ойр орчинд байрладаг малчид болон одоо мэрэгжлийн байгууллагууд, орон нутгийн мэрэгжлийн байгууллагууд бол хамтран оролцдог байгаа. За дээр нь тухайн одоо газруудаас авсан дээжүүдээ бид итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хүргүүлээд ирсэн хариун дээрийн дүгнэлт гаргаад хооронд нь харьцуулалт хийж дүгнэлт гаргадаг. За одоогийн байдлаар бол манай үйл ажиллагаанаас шууд хамааралтайгаар альва нэгэн нөлөөлөл бол гар хөдөлгөөд дээр үүсээгүй байгаа. Авсан дээжнийхээ хариуг бид нар нэгтгээд Галанбууш, Долоодын говь, мэрэгжлийн хэлтийн ерөнхий газар, Дорноговь аймгийн мэрэгжлийн хэлтийн газар гэх мэт газруудад бид нар тайлангаа байнга явуулдаг. Жижиг том гэсэн хоёр тарил дээр газрын доор хусны хяналтыг хийдэг. Тус туршилтыг гүйцэтгэхээс өмнө бол бид хоёр тарлыг ураны эрдэсэл орших ус давхраг болон төрний дээр орших ус давхраг тэгээд малчны удгууд орших ус дүйгээд газрын доор хусыг бол бүх талаас нь хинж судалсан байдаг. Туршилтын явцад ч болон туршилтын дараа бид дээжлэлт хийж газрын доор хусыг бас өргөжлүүлэн хянсаар байгаа. Энэ хугацаанд бол биднээсийн үйл ажиллагаанаас шалтгаалж газрын доор хусанд одоо тэрний ялангуяа малчны удаг орших газрын доор хусанд бол ямар нэгэн нөлөө бол бүртгэгдээгүй байгаа. Нийт 32 цаангаар бид нар ус давхаргуудыг хяндаг. Түүнээс гадна бид талбай хэмжээнд бас 200 цаангаар ус давхаргуудыг бүх талаас нь газрын доор хусыг хяндаг болохоор цаашид ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй гэдэгт бол итгэлтэй байна.